Disney Plus-д болонгод 2 илүү 3 кино. Оронд олгож ирдэг хүн одоо тэр жүжигчнийг одоо чадвартай харагдуулт гэдгийг судалж мэдээд гадны киног тоосон чинь Netflix-д болохоор 7 кино. Disney-гийн нэг Мулан манайхан бол маш богино хугацаанд маш сайн кино хийж чаддаг болсон. Жишээ нь Jet-ийг дооны нэр нэг доор харна гэдэг бол зүгээр амар тийм. Тэгэл уул даваад ингээл 50 ингээд авахарч зураглаас нь сүлдээ жишээ нь Jet-ийг ордонд оруулчих морь унаач морины ордонд оруулчих манай найз Лаки би хаана яг тавгүйгээд хонос нь буудаад ганцаараа буудаа хөөж байгаа өсрээд машин зүгдэг тэр шиг бас авсан. За манайхаа сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. MSM podcast маань эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн маань зочноо. За манай жүжигчин Кастидиор хийдэг мундаг залуу хүлцэн ирсэн байгаа Нандин Эрдэнэ Jumping театрт бас мэргэжлийн жүжигчнээр ажилладаг. За одоо Нандаа сайн уу? Сайн уу. Ойлоо шилээд ярьсан. Найз нь чамайг маш богинохон танилцуулж шиг байлаа. Миний найз өөрийгөө үзэж байгаа үзэгчнэрт илүү гоё дэлгэрэнгүй гоё танилцуулаад байгаа шүү. Намайг Болдотын Нандин Эрдэнэ гэдэг. Одоогоор хийж байгаа ажил болохоор Солонгос улсад Jump гэх театрт жүжигчнээр ажиллаж байгаа. 2012 онд яг энэ театртаа шалгалт өгөөд ирчихсэн. Одоо 13 жил амьдарч байна Солонгост. За, Нандин маань шалгалт өгөөдсөн гэсэж юу байсан юм бэ? Монголоос шалгалт өгөөд ирж ирсэн юм уу? Тий. Тухайд яг хоо бидний ирэхээс өмнө болгонд Монголд анх удаа очиж нэг шалгалт болж исэн. За. Тэгээд тэндээс яг гимнастикийн тамирчин 2 хүн аваад. За. Тэгээд энд тэр хоёр маань нэрээ жүжигчнээр ажиллаж байгаад би дараа нь тайквондор багаас хичээлсэн байхгүй юу. Тэгээд тайквондор хичээлээд Солонгос тайквондогийн тэмцээнээр анх ирээд. За. Тэгээд манай нэг найз чи нөгөө театртаа шалгалт өгөө гэсээр намайг дагуулж нөгөө театр дээр очиод тэгээд шалгалт өгөөд тэгээд тэнцээд Монгол яваад визэнд ороод явж буцаад ирсэн. Ямар гоё юм бэ тий. Яг театр дээр шалгалт өгсөн. Зүг. За, Солонгос улсад 10 хэдэн жил болж байгаа Нандаа. За тэгээд Солонгосын одоо кино урлагийн ертөнцид яаж өрнөхөөл тавьбаа. Яг коронавигийн үед одоо нэг бүхэл одоо театр одоо үзүүрийн газар бүгд хаагдсан шүү дээ. Тухайн үед бол маа театр бас хаалгаа бариад. За. Тэгээд яг миний харж байгаа болонгууд тухайн үед Солонгос улс маань бүх салбар ингээд одоо зогсон байдалтай. Кино урлаг болохоор яг бүх байнга зураг авалттай байсан байхгүй юу? Тийм үү? Тий. За. Одоо хүмүүс маань ингээд маска зүгэл камера махтаа маска тайлал ингээл ажиллаж исэн. Тэгээд тухайн үед болонгууд би театр маань тоглохгүй байгаа учраас би одоо яг тэнд одоо нэг талаараа корона надад гоё боломж олгосон гэх юм уу. Тэгээд би одоо за би юу их үү гэж бодож байгаа. Өөрөө би Солонгосын кино урлаг авах амар тийм сонирхолтой байсан. Тэгээд тухайн үед хайж байгаа Солонгост хамгийн том орлон олгогчийн одоо баг хаана нэгэ судлаа. За. Тэгээд Seoul Action School гэдэг одоо Солонгосын хамгийн том тийм бүр сургууль гэдэг. За. Тий. Тэнд нь очиод би шалгалт өгөөд. Гэхдээ би бол сурахыг хүсэхгүй байна. Би угаасаа өөрөө одоо Монгол орлон төлөвчээр ингээд ажиллаж байсан. Би сурахыг хүсэхгүй байна. Зүгээр яг ажилтнаар ингээд орж болох уу, шалгалт өгөөд орж болох уу гэдэг. Тэгээд тэр байгууллагт шалгалт өгөөд тэгээд одоо манай тэр байгууллага манай ерөөдөө чи боломж юм байна. Болох юм чадвар байна. Ажиллаж боллоо гэдэг. Тэгээ орж ирсэн. Тэгээд тухайн үед бол ер нь бол тэр сургууль маань жил ер нь одоо хүмүүсийг сургаж авдаг байхгүй. За. Жилийн хугацаанд тэр хүнийг бэлтгэл жилийн хугацаанд тасралтгүй маш их удаа бэлтгэлээр одоо сургаж агаад жилийн дараа кинонд одоо зураг авах орох хэрэгтэй болоод ингэ ажилладаг тийм. Ер нь Солонгосын бүх багууд ерөнхий тийм байдаг. За. Тэгээд яг би азарч гэх юм уу яг өмнө ажиллаж исэн болооч тэр юм те. Шалгалт өгсөн чи тэнцээд. Тэгээд тэндээ орсоос хойш тэгэл тэр байгууллагатаа нэлээд олон кинонд ажилласан. Тэгээд тэр байгууллагт нэг жил хавцаа ажиллаад. Тэгээ одоо болонгод хуваараа одоо маа театр маань буцаас эргээд. Тэгээ би тоглолтоо хийхийг хажуугаар бас одоо зураг авалтанд одоо монголоор болонгод чөлөөт уран бүтээл гэж ярьдаг шүү дээ. Яг тэр шиг
одоо тэнд байхдаа нэг тулааны найруулагч нар олон хүмүүстэй танил болсон учраас театрынхаа тоглолтын хажуугаар зураг авалт гарах юм бол надтай холбогдоод би ингээд очиод ингээд ажилладаг. Тийм ямар гоё юм бэ тий. Тийм яг хоёр ажил хийгээд байж байна. За ямар гоё мундаг салуу тэгээд бас тэр болгон хүмүүс бас нөгөө ер нь бол урлагийнхан бол мэддэг шүү дээ тий. Нандаг бол гэхдээ нандаа маань өөрөө их даруухан тэгээд их актер нөгөө нэг ингээ өөрийгөө ингэж яагаад гэдэг болохоор хүмүүс бол ер нь мэддэг хүмүүс нь л мэддгээс яг энд байгаа монголчууд бас хараахан бас жоохон мэддгүй юм шиг санагдсан. Тэгээд мэдээсээ гэж одоод найзан тий. Ялангуяа жүжиг нас очиж үзээсээ гэж одоод би бүр манай энэ нөгөө подкаст нь тийм учиртай юм байна да. Солонгост яг өөрийнхөө чиглэлээр ч юм уу аль эсвэл ямар нэгэн бусад нөлөөлөх ч юм уу тий. Одоо энгийн гэж хэлээс ч одоо хаашаа чинь гэхдээ ямар нэгэн тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн хүмүүсийг найзан өргөрч гэж оролцуулж байгаа юм. Тэгээ найзыгаа бас маш их юм ачаалтаа цаг завхынхаа хажуугаар нь бас ингэж гоё цаг гаргаад ирсэн баяртай байна. Өрсөнд баярлалаа. За хоёлаа чиний одоо хувийн амьдрал руу жоохон аялье гэж бодож байна. Тэгэхээр нандаа маань ер нь аль аймгийн хүн, дээрэс нь ер нь айлын хиддэг хүүхдийн тэгээ яагаад ер нь кино урлаг гэдэг юм руу тий яагаад энэ жүжигчин гэдэг юм руу орсон юм. Монгол дахтай каскадер гэдгийг одоо хийж исэн гэж байна шүү. Тэгэхээр би болохоор дорн таймд төрсөн. Тэгээд тухайд 4-р ангиас эхлээд би таеквондоор хичээлээд дорн таймдаа анхны таеквондо клуб байгуулагдаад болцоогон багштай клуб байгуулагдчихсан. Тэгээд өөрөө багасаа нөгөө нэг ер нь эрэгтэй хөлт болгон тийм дуртай л байдаг хэл та нэг экшн кинонд амар дуртай байдаг шүү дээ эрэгтэй хөлт болгон. Тэгээд яг тэдний адил яг экшн кино амар сонирхдаг байжгаад одоо бидний мэдгэр Джеки Чан Донен гэдэг юм уу Джетли гэдэг юм тэдрийг үзэж байгаад жоох хүүхдийн тийм төгсөл мөрөөдлөрч гэх юм уу таеквондод явахаар нэг тим болох юм шиг тийм мэдрэмж аваад тэгээд клубт яваад 10 төгслөөр нь дорнцтой таеквондоор хичээлсэн. Тэгвэл нэг юмдаа бүр тууштай явжсэн биш үү? Тэгээд 10 төгслөө таеквондоор хичээлээд тэгээд оюутан болж Улаанбаатар хотод ирээд тэгээд яг тухайд орнотод хамт хичээлж ирсэн хоёр найзтайгаа нийлээд Улаанбаатар хотод одоо эдлээ ингээд эхлээд болгоод жүжигчин болох амар сонирхолтой байсан. Тэгсэн чинь кино судлаад ахаар оронд олгож ирдэг хүн одоо тэр жүжигчнийг одоо чадвартай харагдуулт гэдгийг судалж мэдээд тэгээд Улаанбаатар хотод манай хоёр найз ирсэн байсан. Тэгээд бид гурав нийлээд ийм оронд олгогчийн баг одоо тий байгуулъя гэдэг тийм хоорондоо ярилцаад тэгээд одоо санджахаар 2008 он байх гэж бодож байна. 2008 онд бид нэр ярийн дэвшинд явж байгаад 2009 оноос яг бага бүрдүүлээд тэгээд бид нар бас нэг анхны одоо гол дүр авсан тийм экшн кинонд анх тоглож ирсэн. Тийм үү. Цагдаагийн дангараг гэдэг. За. Дээрээд гарсан. Тэр кинонд бид гуруулаа гол дүрийг аваад. Тэгээд тэр кинонд тоглонгуудаа бүр их одоо тий одоо экшн кино болон кино урлаг дурлаа. Тэгээд тэрнээс хойш ингээд одоо орлон тоглогч гэдэг зүйлийг одоо илүү судлаад бас давхар байга өөртөө бэлтгэл хийгээд тэгэж явсаар одоо хүртэл одоо манай Монголд манай баг манайгаа одоо тухайд болгонд экшн crew гэдэг бид нар нэр өгч байгуулжсэн. Одоо болохоор Монгол станд гэдэг аль биесны тийм компани болоод бид нар одоо үйл ажиллагаа явуулаад явж байгаа. Ямар мундаг юм бэ? Тэгвэл тэр үед чинь 2008 он гэвэл Монголын кино урлаг тийм каскадер гэдэг урлан тоглогчийн тийм орон зай байхгүй байсан үе гэсэн үг үү? Тий, тухайд яг бидний өмнө бол ахнар бол байсан. Гэхдээ тэд нар маань яг одоо өөрөөр салбарлаа. Яг одоо тууштай яваг гэх юм эсвэл өөрөөр салбарлаа ингээд орцгоцсон. Тэнгүүдээ яг бидний одоо яг байгуулдаг одоо crew байгуулдаг үед болгоод яг орон тоглогчийн тийм орон зай огт байгаагүй. Тэгээд яг манайхан ч яг та монголчлон гэдэг яриа л тэгэл хэн чаддаг хүний ингээд оруулаад явдаг байсан юм шиг байгаа. Тухайд цагдаа зэрэгийнхэн ч юм уу те. Тэгээд яг бид нар орж ирээд ерөнхийдөө тухайд бол хүүхдүүд байсан. Тухайд яг мерси реклам те одоо богино хэмжээний кино гэл энэ одоо тийм одоо юмнууд орж явж байгаа. Тэгээд кинонд 2009 оноос цагдаагийн намж тоглоод тэрнээс хойш ерөнхийдөө кино руу айгүйх орж
одоо өдөртөл явж байна да. Одоо тэгвэл 2009 оноос хойш гэх юм бол за танай бүрийн хувьд бол бүр үнэхээр олон кинонууд бол байгаа ах. 8D-ийн хувьд одоо ингээд бодоход бас Солонгос зэрэг бас чамгүй олон киноноос ард гарч байна шүү дээ. Тэгээд нийтдээ ер нь хэдэн хүртэл ярд гарсан байна. Яг бол тоолоогүй. Гэтэ Монгод байхдаа бол би болохоор 2009 оноос хойш гэхээр нэг 5-6 жил болол кинонд ажилласан байгаа. Тэгээд Солонгос ирээд бол одоо сүүл би тоолох нь Солонгос болон гадны кино гэж тоосон чинь Netflix болохоор 7 кино байгаа. Хөө тийм үү? Ямар гоё. Disney Plus долонгод 2 или 3 кино. За. Тийм их кино байгаа. Тэгээ монголхон бол арай тоолж амжаагүй. Гадны кино гэх юм бол нэг 10-аад кино бол байна шүү дээ. 20 кино. 20-д өө ямар гоё бэ. Netflix 7, Disney Plus 2 гэж байгаа шүү дээ. Тэрнээс гадар одоо Netflix тавигдаагүй эдний нэг анхтай кинод маш их тааж гардаг. Тэг кинонууд ингээд тэгээд одоо олон ангит одоо драма, ТV драманууд шүү дээ. Тэдрийг ингээд тоолоход нийт 20 гаруй уран бүтээл орсон байсан. Одоо Солонгос бас нэг юу Disney-ийн нэг Мулан. Тийм Мулан шүү дээ. Тийм Муланд бас манай багаараа орсон. Багаараа явсан бид нар тэгээд яг гадны төслүүдэд тоолохоор нэг 20 гаруй төсөл байсан. Ямар гоё юм бэ. За одоо тэгвэл хоёлаа гадны төсөл тоглогдох Монголын ингээд төсөл кино бол мэдээж ондоос байгаа байх. Ижил төстэй монголчуудын маань давуу байгаа юм шиг байгаа зүйл нь юу гэж мэдрэгддэг юм. Дээрэс нь гадны төсөлд ингээд тоглоход суралцчаасаа гэж бодогддог зүйл юу гэдэг юм. Яг л хоёр талтай л яг адилхан л да. Одоо гадныхаас авах юм байд, Монголоос авах юм байна те. Одоо жишээл Монголоос авах юм гэх юм бол манайхан бол маш богино хугацаанд маш сайн кино хийж чаддаг байхгүй. Маш богино. Тийм, богино хугацаанд. Тэрний яг эсэргээрээ бас алдаатай. Гадныхаас харах юм бол гадны одоо том төслүүд кино зураг авалтуудыг харах юм бол би яа тийм маш их төлөвлөгөөтэй байдаг. Одоо манад байхгүй зүйл гэсэн багхгүй. Жишээ нь одоо ингээд зураг авалт эхлэхээс өмнө бүх юм ингээд цаг наартай тий. Жүжигчин тэдэн цагт ирсэн бол яг тэр цагтаа ирсэн байдаг. Орон нуугч нар тэдэн цагт ирэх ёстой бол яг тэр цагтаа ирсэн байдаг гэдэг юм уу тий. Ер нь цаг наарыг бол яг ингээд дистралаар ингэж зураг авалтад маш их төлөвлөгөө маш их гэдэг юм л. Зүгээр л төлөвлөгөө ерөөсөө цагаасаа ингэж мэдээж одоо байгалийн юунаас болоод ингээд жоохон нар мар ингээд жоохон өөрчлөгдөн л гэтэл хол зөрөхгүй яг л цаг нар. Тэр төлөвлөгөө нь одоо айгүй гоё одоо сайн гэх юм чанартай. Монголд маань яг одоо бас юмнаас болдог л ахал та. Гэтэ аим хурд идэж маань. Тэрний эсрэгээрээ бас жоохон чанар дээр жоохон тийм хүн байдаг гэж харж байна. За Муланд ингээд тогсон манай Монголын залуучууд гэж нэг хэсэг айгүй шуугаал бүр та хэд маань айгүй гоё бүүнөрээ гоё зураг бүрэг авахулсан тий. Тэр яг ингээд сошиалаар явж байсан бүр яг ингээд одоо чамайг хэлсэн чинь маш тод санагдчихэв. Тухайн үеийн дурсамжаас хуваалцах юм бол тэр чинь бас зөвхөн одоо Монголын гэлтгүү дэлхийн хэмжээнд ч гэсэн маш том төсөл гэж яригдахаар хэмжээнд төслөөсөө тий. Яг одоо ер нь тэгэл Hollywood, Disney Plus Disney гэж айгуу том компаниуд байгаа шүү дээ. Тэрний нэг болохоор мэдээж бид нарт бол анхны одоо тэрнээс өмнө манай баг болгонгод Netflix-ийн Марко болоод бас явсан байсан. За. Тэгээ сериалд. Тэгээд миний хувьд болонгод одоо хоёр дахь том төсөл онгод Мулан дээр бид нар яг үндсэн багаараа явсан байхгүй. Тэгэхээр яг гоо тэнд бол маш одоо бүх юм шинэ байсан. Одоо жишээ нь зураг авалт гадны том төслүүд яаж зураг авдгийг те нөгөө багасаа шүтжсэн нөгөө том жүжигчдийг харах гэдэг чинь бүгд л одоо баг шок байсан. Айгуу тийм гоё мэдрэлсэн. Жишээ нь Джетлиг Дойны нэр нэг доор харна гэдэг бол зүгээр амар тийм тий одоо юу тийм мөрөөдөж одоо баг юугүй байсан юм дээр цуг ингээ зураг авалтанд орох гэдэг чинь амар тийм шинэлэг бас амар гоё тийм шок байсан. Маш гоё байсан. Тэгэхэд бид нар чинь Монголоос 50 залуус явсан. За маш олон явсан. Яг шалгаж явсан. Яагаад тэгэхээр эхлээд яг тэр төсөл маань
тэдэн орон тоглогч гэж анхан бид нарт тэгээд 15 жилүүд байв. Тэгээд дараа нь дахиад нэмээд одоо хүмүүс авч болох уу? Бид ингээд морь ундаг хүмүүс хэрэгтэй байна гэдэг. Тэгээ манай багийнхан ярьж байгаад дахиж одоо маш сайн морь ундаг хүмүүсийг цуглуулад цуглуулахдаа дандаа кино урлаг дотроо байдаг хүмүүсээс авч явсан. Ямар зураглаач, зураач тэ одоо юу гэдэг өөр кинонд яг арын албанд ажилладаг тийм залуучуудаа бид нар мэдээж Монголын кинонд олон жил ажилласан учраас бүгд ингээд таньдаг хүмүүсээ бүгдний аваад бүгдээрээ очиж гадны төслийг харъя гэдэг утгаараа. Тэгээд яг дандаа киноны залуучдаа бид нар тавиулаа яваад. Ямар гоё олуулаа явсан юм тий. Манай баг шиг тэгж олуулаа ирсэн тийм баг байгаагүй. Тийм үү. Тэгээд тэн дээр тэгээд яг үнцэн 15 яг мэрэгжлийн орон тоглогч. Үлдсэн 35 болохоор одоо морь унаач буюу horse rider гэдгээр явсан. Тэгээд мулгаан дээр гардаг штэ. Нэг топ даваал ингээл одоо нэг стрит дүр юу лээ. Модон шанугийн нэг дайрдаг хэсэг гэдэг штэ. Модон биш шанугийн дайрдаг хэсэг дээр одоо дам монголчууд гэсэн үг байхгүй. Ямар уул даваал нэг 50 монгол ингээл. Нэг зураглаач зүйл дайс гэсэн. Юу вэ? Манайхан ч морой унахаараа яад ч ингээл огшоол ингээл орилж чадлаа гэсэн чинь дээрээс нь бид нар чи өмссөн өмнөд 8 сүртэй мордууд 8 том. Тэгэл уул даваал ингээл 50 ингээл авахар чи зураглаач зүйлдээ айгаа хойшоо зураг авалтын дараа хэлсэн. Үнэхээр аймаг харагдсан. Өнөөдөр сошиалс наймаас шүү. Яасан бай мондөг юм байна. Шинэ зураг авалт гэсэн хатгай. Бид нар чи 2 сар болсон. Бас утсан ба шүү дээ. Эхний дайралтын хэсгийг аваад хагас хүмүүс юм явсан. Тэгээд одоо яг дахиж одоо тэн дундаас одоо тий жишээ нь дээдлийн ордон тоглогчийг морь унаач морины ордон тоглогчийг манай найз Лаки би хаана яг таарав. Би одоо юунууд нь яг таарангуудаа авч үлдээд одоо яг одоо дахиад тим зураг авч үлдсэн. Энэ дээр оролцох хүмүүсийг сонгоод тэгээд дахиж хэдүүн авч үлдээд тэгээд бид нар эхнээсээ дуустал 2 сар гарав. Шинэ Зеландаас зураг авалтаа явж байсан. Ямар гоё юм бэ. Одоо тэгээд яадаг юм бэ? Нөгөө киноны зураг авалтын арт талбай дээр тэр их сонирн байна. Нөгөө мөрөөдөж хурц чадахгүй дээр лаглаг одоо дэлхийн одоодтай хүмүүс зэрэгтэй зураг авалтанд орж байна шүү дээ. Тэгэхээр ямар тийм нэг деталь гэдэг юм уу? Ямар бүрэн журам гэх юм. Эсвэл би очиод зураг хүрээ хаваалмаар байна шүү дээ. Тийм өдөр би байж болт юм болоо яадаг юм. Тэр их сонирн байна. Тий. Гадны тийм томцлол бүр маш том гэрээтэй тийм үлээ. За. Жишээ зураг авалтан дээр тэгээ экстран дээрсэн хятад залуу. Житли донинтэй зураг авал гэж дайрч байгаа. Шууд ажлаас усагдж байгаа байхгүй. За. Угаасаа тэр гэрээн дээр нэг заасан байт юм байна. Зургийн талбай дээр одоо голдын жүжигчтэй ирж ингэ зураг даруул энэ нэг хориглоно. Явах байж болохгүй. Бүр одоо тэдэн минут удаан ширтэж болохгүй гэдэг тиймэрхүү заалтууд байдаг юм. Яад тэгэхээр жүжигч маань зургийг ажилдаа төвлөрж яхад олон ингээ хараад ингээд ах юм бас самгарна гэдэг утгаараа самгардна гэдэг утгаараа тэгж болтгүй юм байлаа. Тэгээд маш олон дүрм байдаг юм байлаа. Тэгж болохгүй, ингэж болохгүй одоо айг бол тэгц дууртай. Ямар ч зол очиж зураг мөр давах боломжгүй. Яг миний хувьд манайд хатаа зураг авалтанд орсон хэд өмнө хувьд бол маш боломжтой зүйл нь бол Лаки ч нь болохоор жетли ордонд олж ирсэн шүү дээ. Очиг гар бариад ингээд мэдлээд авсан. Миний хувьд болохоор яг жетлигийн арталт нэг ордон руу ордог хэсэг дээр яг баруун гартал нь яг энэ баруун мөрөнд нь би ороод тэгээд бид нар морьтой явж байгаа морноос буугаад ингээд ордон руу ордог хэсэг дээр хамгийн эхлээд номсом хардаг байхгүй. Хамгийн их онол энэ би явахгүй. Савуулаад жетли яг миний уртал яг нэг алтны уртал. Тэгээд тэр зураг аваад ингээ явж байхад жетли мэдээж тэр сум харуулж байгаа график учраас намайг харуулсан мэдэхгүй байна. Эрэг чад натаа ярьж байгаа байхгүй. Чи унахтаа ингээ гой дуу гаргаад унаарай. Тэгэх юм бол би ингээ жүжиглээ хийх гээд байна. Тэгэж өгөөч гэж надад хэлж байгаа байхгүй. Яасан вэ? Тэгсэн чи би тэр үнэ чинь одоо тий амар одоо амьлаг хүн гэдгийг харж ирсэн чи натаа юмар би шокнд орт. Би юу л англиар би одоо би тэр хүн бол бидний бүгд хятад орнд олсон гэж ойлгосон байлаа. Тийм үү. Тэгээд надад хятаар байхад би бүр ингээд би тэр одоо англиар би монгол хүн гэж
чадах юм дээр ингээ гацчихж байгаа. Тэгээд гэжсэн чинь одоо талбайн зураг авалтыг одоо хариуцдаг талбайн найруулагч маань бууж өгнөдөө жишээ sorry те энэ хүн ингээд Монголоос ирсэн олонд олчихаа гэсэн чинь эргэж хасна. Red тийм ямар гоё гэдэг тийм гоо харьцаа марцаа үүсчихсэн болохоор яг ойрхон зураг авалттай орсон хүмүүст маань бас азтай. Ямар гоё юм бэ. Тэгээд өдөржингөө суманд харуулчаад хэвтээд тэр хүний одоо нэг уушгүй хөдөлгөөн хийх өдөржингөө бид нар харж байгаа байна. Яг хажууд ингээл гоё. Тийм гоё завшаантай гоё зураг авах болсон. Ямар гоё юм бэ. Одоо ингэж яасан тэр чинь бас юм гоё эсвэл мартагдахгүй дурсамж болж байгаа юм тий. Одоо энэ олон төслүүдэд ороод явж байхад нэ хамгийн одоо яг ингэж жижигтэй гэдэг шиг ер нь ингэж яг зураг авалт болох өөр өөрийн онцлогтой л байгаа хэл та. Гэтэ одоо чи ингэж бодоход тэр зураг авалт надад их гоё дурсамж үлдээ гэд би тэндээс тийм юмыг олж аваад одоо амьдралдаа хэрэгжүүлсэн ч гэдэг юм одоо мэдгүй л юм л та тий. Тэр надад их тийм одоо хувийн чинь хувьд нэг тийм гоё одоо нэг юм чамд нэг юм ямар нэгэн орч өгсөн гэдэг ч юм уу. Тийм зүйл байдгүй эргээд харахад Солонгосын нэг кино. За. Тэр одоо ер нь бол одоо Солонгосын баг ихэнх алдарчнууд орсон тийм хаант гэх кино байгаа. За. Тэр кинонд дэр олонгод аюу гоё хэсэг үү. Аха. Гэтэ яг зураг авалтан дээр олонгод кинонд монтажн дээр бол ороогүй лээ. Гэхдээ тухайн үед яг миний хэсэг ороход орсон. Тэгж тустай авсан хэсэг маань ороогүй л. Тэр ямар хэсэг гэхээр Солонгосын зураг авалтын талбар чинь 200-аас 300 400 хүн гэж ажилладаг шүү дээ мэдээж. Маш олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэр олон хүн дунд одоо манай одоо тэр Action School-ийн одоо тулааны хариуцлагч маань намайг сонгоод за Жен ингэж хийх хэрэгтэй. Чи тэр машины хойноос маш урттай гүн. Гүйж жагаад хойноос нь буудажгаад чи суманд хойноос нь хөөж тэр машинаас зүгднэ. Ингээ намайг сонгож байгаа байхгүй. Тэгээд яг тухайд яг юу мэдрэгдсэн гэхээр яг тэр киноны гол дүр шиг нэг тийм одоо юу гэдэг олон хүний хүн дээр ингээд ганцаар жүжиг би болохоор орон тоглогч юм шүү дээ. Яг жүжигчний тийм үйлийг би хийсэн байхгүй юм. Ямар гоё. Тэр нь яадаг гэхээр хойд Солонгосын одоо нэг тагнуулыг машин суулгаад таксидаа цухтахаар нь дөрвөн одоо хойд Солонгосын би амгалж хойноос нь хөөж өгөх. Хөөж байгаа хойноос нь буудаж жагаад би машин дотор байгаа хүнийг зүгдээд машин дотор байгаа татаа хоёлаа өнгөрч ундаг. Тиймс. Тэр ихсэг бол зураг авалтанд кинонд орсон. Миний яриад байгаа болохоор би ганцаараа гүйж тэр хэсгийг тусна авсан гэхгүй болно. Хойноос нь ингээл гүгэл камертай машин, урд хоёр машин, камертай машин гэж над руу ингэж камера харуулад би тэр таксины хойноос гүн. Нилээ холон 100 м хавцаг гүгээд хойноос нь буудаад ганцаараа буугаад хөөж байгаа өсрээд машин зүгдэг. Тэр хэсгийг тусна авсан. Тэр хэсэг бол надад амар тийм Action жижиг тийм филинг гоё юм. Ямар гоё юм бэ тий. Тийм гоё юу тийм зураг авалтын хэсэг. Тэгээ тиймэрхүү юмнууд бишэр Солонгосын ном төслүүдээр гарна. Аха, гарах уу тий. Хүмүүс одоо чамайг тэгвэл хэр тэмжээ Солонгос одоо юу гэдэг юунууд уран бүтээлчдээс ч тийм үү тий. Одоо мэдээж юм ойрхон байгаас хамгийн ойрхон байгаас. Ингээд одоо нэг жүжигчэнтэйгээ дараагийн өөр одоо төсөл дээр таарах тохиолдол хэрэг байх уу? Байна. Ерөнхийдөө байна. Гэхдээ ерөнхийдөө болонгод ерөн гадны төсөл ерөнхийдөө тэгж явдаг юм л. Степ болон одоо ари албаныхан бол ерөнхийдөө бараг гол дүртэй нэг харьцахгүй. Яалчгүй те цуг хоолн дээр нэг ширээнд суу таах юм уу те. Тэр тохиолдолд ингээ гоё яриа өрнөж болно. Эсвэл өөрөө ирээд ингээ яриа өрнүүлдэг тийм зүйл байдаг хгүй. Жишээ нь Хёнсон гэрэч гээд би одоо Солонгос дуудлаар хэлээд байна л да. Одоо пак би бас нэрийг бас марцлаа. Netflix-ийн нэг киногоо сүүлд одоо Marvel очиж тоглосон нэг залуухан жүжигч юм байна. За. Нэг Баатрийн найз залуу болдог. Би нэрийг марцлаа. Тэр жүжигчний гэхэд зураг авалтын үед ингээл жишээ надаас нэг дүү байхгүй юу. За. Тэнгүүд одоо Солонгосын нэг аюу гоё штэ. Насны юугаар амар гоё ярьсан штэ. Тэгэхээр тэр залуу одоо дэлхийн аваад байхгүй юу. Амар мундаг. Би нэрийн за бид их жоох чигээ. Тэр жүжигчин гэхэд шууд нэг зураг авахын юм дээр надад ахаа махаа гэж ярьдаг. Оо ямар хөөрхөн. Дэлхийн аваад ясцуутай амар гоё.
ахаа ингэж ярьдаг. Би бол тэр үнэ чинь ямар мундыг гэж харж байна. Яг зураг авалт энэ одоо чинь би энэгээр юу хэлэх гээд байна гэхээр Солонгосын одоо дунд маш гоё харьцаатай хүмүүс их байдаг. Одоо эсрэгээрээ жоохон настай хүмүүс нь жоохон муухай харьцаатай ийм хөө байдаг юм лээ жүжигчтэй хувьд. Тийм үү. Тий. Муухай яг мэдээж хөшөө хүмүүс жоохон ажилдаа түүртэй ингээд жоохон стресс юмнууд их гардаг юм л. Залуучууд болохоор одоо дээрэс нь мунаа энэ Солонгосын юугаараа болоод дээшээ доошоо юунаас болж байгаа юм те аим гоё зүйтэй ийм гоё харьцаатай байдаг. Манай монголчууд бас тийм байдаг үстэй. Байна. Тийм жишээ нь гол одоо манай тэр цэсмаа одоо бараа одоо том ах нараа жүжигчтэй одоо бид нар чинь зүгээр бараг цуг хоолой идэл ингээл натур тархаа ингээл гоё яадаг штэ. Солонгосын холбоод тухайн ажил дээр ингэж таарч ярина үхээс яг ингэж ойртож ингэж ярих боломж нь жоохон хол. Гэхдээ мэдээж яг зураг авалтнаар бол яг тарьцж байгаа тохиолдол бол маш их тийм гоё юм яриад нэг тийм боломжууд энэ гардаг л та. Гэхдээ харин яг Холливуд шиг бас яг зургийн талбар ажил бол ажил учраас селфи ч юм уу те зураг авах юм айгуу тийм жоо хориотой. Угаасаа л хориотой энэ бол өрөм юм байна те. Манай энэ даасынхан бас яриа өгж байгаа бас тэгээдсэн шүү дээ. Бас тэр зураг авалт дээр ингээд болохгүй нэгдэг бас яг юм өрөм ярьжсэн. Тэр бол үнэн л юм байна те. Тэрнээс бол би бол одоо маа найзууд хэлдэг. Чи энэ олон гоё кинонд явчаач гол дүртэй ягаа зургаад харуулт ингээд асуугаад байдаг байхгүй. Учир нь юм байдаг. Тийм байх шүү те. Тэрнээс бол яг үнэхээр хоолны ширээн дээр хамт таардаг ч юм. Ингэсэн тохиолдолд бол ганц нэг зураг дараасан юм байдаг л та. Тэрнээс л яг л зургийн талбарт ажил бол яг л ажил. Зөвхөн ажилдаа ингээ бүх анхаарлаа төвлөрүүлж ажилладаг учраас тийм одоо юу бол. Гэхдээ тэр бас их зүг дүрм юм шүү. Тийм бол ч гэсэн тийм байвал бас гоё юм. Нөгөө жүжигчнийхээ үн цэнийг илүү мэдрүүлсэн. Дээрээс нь нөгөө анхаарлаа яг төвлөрж ажиллах боломжийг нь олгож өгч байгаа гэж харж байна, тийм ээ? Ямар гоё. За одоо хоёулаа ирээд чиний хувийн амьдрал руу аялье гэж бодож байна. Манай Нандаа маань Солонгос дээр 12 жил болж байгаа гэж шүү дээ. Монголд исэн Нандаа Солонгост 12 жил болсон өнөөдөр байгаа Нандаа хоёр одоо өөрчлөгдсөн болов одоо яг тэр чигээрээ байгаа болов чи юу гэж бодож байгаа вэ? Ер нь Солонгос улсаас юуг нь олж авч байна? Магадгүй саний ярьсан одоо тэгээ ажлыг одоо яг ажил гэж хардаг болсон юм болов. Монголд байхаар олонгод би тэрийг сүүлээд аяг хүлрээд байгаа да. Монгол олонгод бид нар ингээ кинонд яваад ингээ ажиллаж байхдаа амар тийм одоо ингээ амар дурлж ингээл те кинонд орчихсан гэж явдаг. Тех болов одоо явах болгондоо одоо юу гэдгийг цалин харахгүй те. Ингээл ороод ингээл амар хөвгчлөлтэй ажиллаа гэдэг ус байхгүй. Тэнгүүд одоо яг одоо нэлээд хэдэн жилийн дараа яг хариуцлага гэдэг юм амар хардаг болчихсон. Тэ. Одоо би энэ дээр ажиллаж байгаа бол зураг авалтан дээр би яг энэ өөр хариуц юм яг ингэж хийх хэрэгтэй. Ингээд Монголч тэгж хийдэг ч гэсэн амар happy ингэж одоо happy ч яг ингээд нэг найзан дандаа гэж гоё ажилладаг шүү дээ. Солонгост бол яг л ажил бол яг л одоо яг тэр зураг авалтнаар голын жүжигч юу гэж хахад бол тэр хүний аюулгүй байдлыг чардаг ч юм уу тий. Жишээ нь тулаан хариулж энд нэг хүнрэхтэй гэхэд одоо хамгийн түрүүнд гүйж очиод ингээд ингэж одоо энэ дээр ийм туслалцаа хэрэгтэй хүмүүс ингэж очдөг гэдэг. Тэр талаасаа ингээд би өөрийнхөө ажлыг ингээд одоо ингээд харангууд амар тийм хариуцлага ажлын талаар дээр хариуцлагатай тийм зүйлийг олж авсан байх тий. Солонгосоос тий. гэж харж байна. Одоо яг чам шиг ингээд бас ийм хүсэл мөрөөдөлтөө ингээд хөвлөгдөөд эсвэл ингээд одоо дотроодны нугдаал яваад байгаа хүмүүс бас байхыг үүсэхгүй. Нэг л мэтгэж чинь одоо 10 жил болсон ба шүү дээ. Хавсан сум шиг дээрээс нь Солонгос улс айгүй тийм завгүй амьдралыг биелүүлдэг бид нар тий. Эргээд хараад маш их юм өгдөг мөртлөөс бас маш их цаг хугацаа зориулсан байдаг. Цаг хугацаа ч өөрөө маш хүний амьдралын олон одоо зүйлийг илэрхийлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чи яг тийм дүүнертэй ч юм уу одоо Монголд байгаа хүмүүст ч юм уу ингээл нэг юм одоо ах хүний хувьас харж шүү дээ тий. Энийг хэлчмээр санагддаг даа гэж бодогддог зүйл байдаг бол болцооч. Юу гэдэг вэ? Одоо ингэ Солонгос байгаа залуучуудад бас дээр Монголд байгаа залуучуудад гэдэг ялгаатай хэлэх юм бол яг хоо Солонгос байгаа хүмүүст хэлэхээр яг хоо би ч анх нь яг тэгж хардаг байсан байхгүй. За би гадаад хүн учраас одоо тэр ажил айгүй хол гэж айгүй хардаг байсан юм шиг лээ. Тэгээд би одоо Солонгос кинонд орох чадаа хэцүү дээ тэ өөрөөсөө ингэ таал тавиал.
одоо юу гэдэг тийшээ гарцсан одоо хааж байлгүй гэж айгүй тийм тийж өөрөөгөө жоо хаадаг байсан юм шиг байна. Тэгсэн чинь яг ингэ яваад үзэхээр тийм биш байхгүй. Яг л адилхан одоо дэлхий хавтгай гэдэг шиг л яг л тэг очоод яг ойлголцоод ярилцсан юм бол бүх юм ингээ боломжтой байгаад байт юм бэл. Тэрийг би олж харж тэр надаас гадна одоо солонгос яг кино чиглэлээр ажиллаж байгаа зөндөө мундаг залуучууд байгаа бас. Тэг киноны арын албанд явдаг. Тэгээд одоо найруулагч, туслах найруулагч гэдэг юм уу те альсууд одоо гэрлийн юу туслах мэлх гэдэг юм уу залуучууд дээр байдаг. Тэр хүүхдүүд ч гэсэн яг тэгж харсан баг гэж. Монголд байгаа залуучууд гэх юм бол маш их одоо үүдээ би өөрийнхөө салбарыг ярих гэдэг юм. Маш их судалгаа маш их хийгээсэй л гэж хүсэж байна. Ааха. Тий одоо жишээ нь одоо Монгол кинонд явж байгаа залуучууд болонгод яг Монголынхаа юмыг харж байгаа шүү дээ. Мэдээж одоо ажил аюух завгүй ингээл Монголд имиж кино гэдэг юм чинь ингэж хийж болно ингээ явдаг боловч гадныхыг маш их судлаад тэр зүйлүүдээ одоо Монголын кинонд ингэж аюу ашиглуулах зүгээр юм болов уу гэж хардаг. Одоо интернет дээр бүхэл юм байгаа шүү дээ. Тий арын одоо чинь одоо ихэнх кинонууд чинь арын одоо маркетингаараа арын одоо зураг авалтын юу бичлэгүүдээ гаргадаг ч юм. Энэ бүгд ингээ хайгаа үзэх юм бол гэрлийн ингэж тавьдаг юм байж гэдэг юм уу те. Зураг авалт нь одоо ингэж одоо шинээр гарч байгаа зураглаад залуучууд гэсэн харахтаа гадны экшн киног яаж авдаг юм те. Зураг авалт нь ямар үнцгой бол баяр гэдгийг бас судлаад ингээ кино аягүй үзэж ингэ судалгаа хийж байгаад тэрийг Монголын хөрсөн дээр ингээд ашиглаад ингээ явбал тэр хүүхдүүд амар хөвчих юм болов. Заавал гараад мэдээж гаруул сайн. Гараад ингээ дотор нь ороод үзэл маш сайн. Гэхдээ тэр боломж нь хараахан болохгүй бол гадны төслүүдийг маш сайн үзээд тэн дээрээсээ өөртөө судалгаа хийгээд тэрийг маш их туршиж үзээсэй гэж хүсэж байна. Та туршиж үзэн гэдэг шиг хэцүү юм байна. Тий. Яа гэх юм бол хичнээн одоо ингээд солонгос дээр гадны оронд ирсэн ч эсвэл хичнээн Америк байгаад гэж мөрөөдөө л яваад байгаа юм хийхгүй байгаа юм бол тэр нөгөөнийг туршилт байхгүй шүү дээ тийм туршлаад тэгэхээр чин угаасаа нөгөө ямар нэгэн зүйлийг практик дээр сурчээж өөрөө яадаг шүү дээ тийм гаргаж ирнэ гэдэг. За манай нанда ер нь хэр сайн аав бэ? Гэр бүлээр амьдардаг тийм солонгос. Тэгэхээр тэр одоо манай хүн хэлэх байна. Яг хоо мэдээ сайн аав байх хэлчихээд. Аха. Би ч чамайг яг мундаг аав юм байна гэж бодсон. Дээрээс ингээд заавал ингээд хүүхдээ ингэх бол болохгүй би ингэсэн маа гэж хэлж байхад нь бас юм болгоныг ингээд гоё зохицуулдаг юм байна гэж. Яг хоо яа тэгэл та. Одоо чинь би театрт одоо режиссер ажиллаж байгаа шүү дээ. Одоо маань театр болгонд одоо сүүлүүд амар тоглолттой байгаад байгаа байхгүй. Тэгээд ажил ихтэй болохоор ингээд гэртээ байх цаг зав байхгүй. Тэнгүүдээ юу гэдэг тэрнийхээ хажуугаар нэг жоохон цав гаруул нэг юу ачхсан гэсэн дотроо бодол байдаг боловч тэгэл бас завдахгүй л яваад байна. Хүүхдүүдээ чи түрүү хэлсэн шүү дээ. Ингээд өөрөө чи багасаа 4-р ангиасаа хойш ингээд одоо тэквондо хичээлээд би одоо ингээд чамтай ярилцаж сууж байхад ямар нэгэн юмыг олон жил ингээд тууштай явбал үр дүн нь бас ингэж гоё. Тэгээд тэрний бодит жишээ юм шиг харагдаж байгаа байхгүй юу миний. Тэгэхээр магадгүй би ингээд чамтай ярьж байхдаа хүүхдээ хүртэл ингээд ямар нэгэн тустай юм нэртгэн олоход эртний ингэж гоё олсон яг тэр чиглэлээр дагнуул бас ингэж гоё үр дүн гарах болов ч гэдэг юм те. Тэгэхээр чи юу хүүхдээ юу гэж боддог юм одоо яг адилхан би одоо чинь солонгосыг одоо хүмүүсийг бас хараад давхар ингээд бас судлаа тийм мэдээж би анх удаа болж байгаа юм чинь бас ингээд хараа судлаад байна л да. Солонгос улс ингээд юм байна. Хүүхдүүдэд багаас нь маш олон дугууланд явуулдаг юм. За. Одоо мэдээж ажилласан мэдээж шүү дээ. Пианод бол заавал яв. Тэгээ хөгжим боловсрал. Тэгээд одоо тамирын бие хөдөлгөөний гэх юм бол тайквондод яв. Тэгээд одоо өөр юу гэдэг зургийн дугуулан юм уу гэх юм те ингээ явдаг юм байлаа. Тэгээд нэг талаар энэ аим дарамт болдог хүүхдүүдэд амар ядардаг. Гэвч энэ олон зүйлээсээ ингэж хүүхд ингэ дуртай юм олд юм бэл. Тэгээ яг тэрнийг би айгу одоо сүүлийн дахин мэдрээд одоо манай хүү болоод 10 настай. Тэгээ хүүхдээ болонгууд одоо олон дугууланд явуулж үзээд байгаа. Тушаа яваад байгаа байхгүй. Пианод явж үзсэн, лимбэнд явж үзсэн. Одоо тэгээд одоо тулааны авлаг гэдэг ихгүй одоо хүмүүс эргээд тэквондогоос жоохон ялгаатай. За. Тэгээ тэнд бас явуулж байгаа. Тэгээд бас усан сэлэлтээр бас явуулж үзэж байгаа. Ингээд
хөл бөмбөгөөр явуулж үтсэн гэдэг. Ерөнхийдөө мэдээж тэр хүүхдийн дуртай юм нь олох гол ингээд явуулаад байгаа л та. Тэгээ тэр дундаасаа мэдээж хөгжим боловсролтой дуртай бол тийм хөгжим рүүгээ явна үз. Өөр ингээд одоо би одоо тамир дуртай бол тийм тэгээд тайквондоор явна үз гэдэг би ерөнхийдөө туршилт маягтай гэж ингээд явуулаад байгаа. Тэр нь зөв юм шиг байлаа. Угаасаа. Тийм бай тийм. Би ч хүүхд ир бас юм биш шүү гэж анаа ярахаар бодож штэ. Тэгээ жишээ нь одоо манай ээж бас яг тийм юм байдаг байхгүй. За. Одоо жишээ нь намайг болон тайквондоор явуулаад манай эмэгтэй дүү болон төгөлдөр ураар явуулаад. Манай дүү болон бас төнгөлөн удаагаад бас дэлхийн нэгдсэн байгууллага гэдэг тулааны урлагаар бас ингээд явуулаад. Ямар ингээд айгүй олон юмд явуулдаг байхгүй. Тэгээд би багтаа зохион бүтээх дугуулсан муугуулсан ингээд би зурдаг байсан зургийн дугуулсан ингээд явдаг байсан. Ямар гоё. За. Тэгээд тэр дундаасаа би одоо тайквондоо сонгосон юм шиг байгаа. Арай их дуртай. Яг манай ээж яг бас тийм юм бас байдаг. Тийм болохоор яг хоо би бас солонгосроо бас тэрийг бас давхар мэдрээд солонгос хүмүүс яаж хүүхдээ сургадгийг тэр юмд одоос хүүхдэрээ бас тэгэл явж байна. Хоёул эргээд кино урлаг руу ингээд яриагаа эргээд одоо явуулах юм бол би ингээд танаа яг чиглэлийг өштэй найз нь бол тэгж харж байгаа байхгүй юу? Маш инэрсч бас өөртөө тий. Зүгээр одоо нөгөө жүжигчин гол ингээд жүжиг тоглолтод явж байгаа л хамгийн хүн хэцүү хамгийн эрсдэлтэй юм танал тааж гарч байгаа ч гэсэн ер нь бол тэгэхээр энийг сурахад чи ингээд түрүү ингээд 2008 оноос хойш ингээд явсан гэж ярьж штэ тий. Яг хоо тэквондод явжсэн тэр урд үе ингээд чамсууцсан юм байд. Тэгээгүү хүмүүс ч гэсэн замын дундас нийлсэн байгаа ах тийм ээ. Тэгэхээр энийг одоо та өөрсдөө сурах юм уу? Дээрээс нь одоо энэ одоо чиглэлээр явж байхад ямар нэгэн одоо энэ кинонуудад яг энэ таатгал идэх юм бэ юм уу? Гэмтэл бэлтжүүл яах юм? Энийг яаж одоо тэр жүжигчин уран бүтээлчийг одоо эрсдлийг яаж хамгаалдаг юм бол тэр сонир байна. Яг чиний хэлдгээр яг зөвлөдөө одоо стант солонгосоор болгоод экшн ТV бидний аюу гоё нэрлэдэг шүү. Ямар гоё юм бэ те экшн ТV. Тийм Монголд яг орлон дагалж ихээр яг хүний ойд тогтоол болохоор тэгж бод юм шиг байна. Яг одоо хоёр дахьч тий. Тэгж бод юм шиг байна. Тэгэхээр орлон гэдэг үг өөрөө тий орлон гэдэг үг маань өөрөө тийм баггүй. Тэгэхээр яг солонгосын нэг гоё хэлдэг юм бол солонгосын голдрын жүжигч төртөл одоо нэвтрүүлэх дортой бас хэлдэг. За. Эдний би энэ хүмүүсийг одоо экшн ТV гэж би дууддаг гэдэг. Тэрийг аюу тодтогч аюу ярьдаг. Ямар гоё. Экшн ТV гэдэг нь болохоор монголоор болгоод одоо экшн жүжигч юм. Энэ нь бол дистант гэдэг үг одоо мэргэжил маань царайгаараа биш биеэрээ жүжиглдэг тийм одоо юу байхгүй юу? Мэргэжил байхгүй юу? Жишээ нь гол дүрийн орлон тоглогчийг хийж байгаа хүн бол яг тэр гол дүрийн жүжигчтэй адилхан биеийн судлаад яг тэр хүн хацганд явдаг бол тэр хацганы дуурайгаад тэгээд яг тэр хүнтэй адилхан яг тэр хүн одоо тэр хүн өөрөө хийсэн юм шиг тэгж судалж ажилладаг тийм мэргэжил байхгүй юу? Тэгэхээр яг хоо солонгосчуудын дууддаг тэр нэрлэл амар гоё. Экшн ТV. Тийм байна тий. Экшн жүжигчин гэдгээр. Манай ч гэсэн тэгж үлдсэн гоё юм байна. Экшн жүжигчин. Экшн жүжигчин гэдгээр бас явуулаас гоё явах гэж боддیں۔ Тийм байна. Тий. Тэгээд саяны асуултанд болохоор даатгал явдал одоо жишээ нь за муухайгаар хэлэхэд манайхаас бусад орн бол яг тийм одоо хүний хөдөлмөрийг үнэлдэг гэдгээрээ тий амар тийм маш тийм гоё юутай даатгалтай байдаг. За. Эдний санжаа пуум гэж байдаг шүү дээ. Тэр бол оронгод одоо эдний орон тоглогч бөгөөд кино том тийм одоо салбарын тийм том байгууллага байдаг. Тэндээс олонгод одоо бүртгүүлээд одоо тэр пуумд одоо бүртгүүлээд тэр байгууллагаас бүртгүүлж өгдөг байхгүй юу? За. Тэгээд тэр жишээ бас давхар кино зураг авалт болоход зураг авалтыг кино компаниас бас даатгал давхар өгнө. За. Тэгээд зураг авалтын үед бэртсэн бол тэр хүнийг 100% эмнэлгийн бүх юмын даан. Тэгээд санжаа пуум гэдэг тэр одоо даатгалаас тэр хүн хөдөлмөрийн чадвараа алдсан сард тэр хүн цалингээр өгнө. Ямар үнэ. Тэгээд одоо хүнд бэртсэн бол одоо нэг жишээ нь одоо манай нэг цог ажилтдаг гэсэн олон тоглогч залуу маань игмээ углаад мад унсагийн нэг кинон дээр ингээд мад унсагч өөр амар том павертай зогтдог тэр нэг юм чи дандаа осоор татдаг байхгүй юу. Тэгээ хоошоо татуулж унахтаа игмээ углаад тэгээд
эмнэлэгт явхад одоо жишээ нь Canon компаниас нь бүх одоо эмнэлгийн зардал бүх юм дагаад тэр хүн 3 сар илүү 4 сар ажиллахгүй байхад би одоо чадамдаа алдсан учраас нөгөө даатгалаас маань сард 5 сая вон ингээд өгөө явж байгаа. Йоо ямар гоё яваастай. Тийм ээ. Тийм ээ. Яг тэгээд нь бол айгүй муухай байсан. Тэрийг ингэж даах чадвартай тэр хүнийг тэр кэрлж байгаа айгүй. Тий гоё яваастай. Гоё мундаг байна. Мэдээж эн чинь Мундаг байна зүгээр тий. Тэр хүн одоо чинь хүч болох юм баггүй тийм. Тий, тий. Энд чинь амар рисктэй бид нар чинь машин дээр жишээ нь бид Honda гэдэг кинон дээр мэдээж тэр машины хурд олонгууд 40-д байсан л да. Одоо 40-д болохоор мэдээж хурдан явахаас мэдээж удаан шүү дээ. Тэн дээрс бас энгийн хурдыг бодвол тэмстэй. Тий. Тэн дээрс хоёр хүнд нэг хүнтэй цуг давхарлаж унаа өнгөрнө гэдэг бол бас нэг талаар эрсдэлтэй. Тэгээд дээрэс нь манай тэр тулгаан нарийнч болонгууд надад тэр итгээд өгч байгаа байхгүй. Яа тэгэхээр над тэр зураг авалт нэр цуг орлон дагуулчтай ажиллаж байхад тэр бид дөрвөөс нөгөө надаас бусд маань ерөөсөө одоо зураг авалтанд одоо тэр салбарт ороод жил болж исэн одоо хөгжиж байхгүй юу. Тэгэхээр эдгээр одоо эрсдэлтэй чи арай одоо олон жил ажилласан чи туршлагатай учраас ингээд намайг сонгоо тэн дээр унал дийг намайг орж. Одоо чинь тэндээс хэрвээ би бэртсэн бол шууд бүх юмаа даатгуулад би гэртээ одоо чинь идэх хугацаанд би тийм даатгалыг аваад цалин аваад байж гэсэн юм байна. Энэ зүйлүүд маань амар тийм солонгост болгоод маш гоё. Монгол хараахан байхгүй тий. Монгол хараахан байхгүй. Яг даатгалын компаниуд байгаа гэсэн. Одоо манай одоо компани Монгол стант маань ерөнхийдөө даатгалын хэмээг гэж судалж байгаа. Цаашдаа ерөнхийдөө гадны шиг ер нь болох болов гэж найдаж байгаа. Хийвэл соёл тий. Тэгээ дээрс нь би нэг юм хэлэхэд монголчууд маань ерөнхийдөө кино зураг авалт хийж байгаа хүмүүс маань орон нутгч гэдэг үнийг одоо аягүй сайн үнэлдэг болсон. За. Тий. Цалин юуны хувьд биш л дээ. Одоо уран бүтээлийн хувьд. Энэ хүмүүс байж ч уран бүтээл сайн явна гэдгийг одоо ойлгодог болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан заавал мэрэгжлийн өмнөнийг авч одоо ажиллаулаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Мэрэгжлийн олон болгочтой. Гэхгүй зүгээр одоо энгийн тий одоо зүгээр хөдөлгөөнтэй зүгээр стептэй арын албан хийснийг залуу очи орчих гэдэг оруулдаг хэсэг аявих байдаг байхгүй. Тийм үү. Тийм одоо тийм юм хийж байгаа хүн бэртээсэн ч гэсэн тийм юм зураг авалтад байдгийг. Тэгэл хохроод тэр тэгээ хэрвээ хохроод тэгээд яасан бол даатгал байхгүй ч бас кино компаниас даатгал одоо би одоохондоо нэг Монголд олон жил ажиллаагүй бас сайн мэдэхгүй байна л да даатгалыг сайн мэдэхгүй. Гэхдээ хэрвээ байдгүй бол одоо тий даатгалыг заавал хийгээсэй гэж хүсэж байна шүү дээ. Ялангуяа яг шиг юм дээр жүжигчд маань үргэлж бэртэх тохиол аюух гардаг байхгүй. Тэгэхээр даатгалыг бол маш сайн заавал хийх ёстой зүйл гэж боддог. Яа, тийм шүү. Би танаа жүжиг үзсэн. Тэгээд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд найзанаас яг завгүй явж байгаа болохоор туухгүй бас одоо гоё бичлэг оруулнаа. Гэхдээ шүү дээ найз нь ингэж бодоод байна. Тэр жүжиг яагаад нэг цохолороо л яваад идэв. Тэрний шалтгаан нь юу вэ? Дээрээс нь тэр ерөөсөө үйдэхгүй байна тий. Нэг ширхэг үгэлэхгүй бараг л байлээ шүү дээ. Ганц хоёрхан аваа хэлээд ингэсэн үйлдэлсөө цаг 20 минутын турш хүний ерөөсөө байхгүй. Тэгээ үнэхээр сонирхолтой. Тий. Яг хоо тэгэж тэрэн болсон байлээ тий. Бүр баатрууд ингээд бүгдээрээ юу Google-ийн ингээд юугаар гарч мараа. Тий. Яг хоо яг ингээд үг хэлдэггүй гэдээ хэлэхээр хүмүүс нэг этюд гэж ойлгоод байна. Этюд бол биш чи хэлсэн шүү дээ тий. Яг л театр бүх жүжиглэлтийг хийн. Дуу аваагаар нь орилж харлана. Дундаа нэг жишээ нь миний хэлдэг 3 хуу байдгийг. Тий. Бити хөдөл гараа ураг өвдгөн дээрээ гэдэг 3 үг хэлж байгаа шүү дээ. Манай харабужи буюу өгний дөр маань үч дундуур явахдаа ингээд хүмүүсийн хөгжөөж байгаа яриа байгаа шүү дээ. Тэрнээс болонгууд баг диалог байхгүй. Гэхдээ манай одоо би ойлгохдоо энэ зохиолыг хийсэн тэр хүн тэр зохиолч маш мундаг гэж би бодсон. Деталь болгон дээр хүн одоо инээдийг өгж байгаа сте. Деталь болгон дээр ингээд маш жижигэн деталь дээр хүртэл хүн маш гоё. Одоо шиг яг хоо салбар нь өөр л дөө. Монгол болгонгод хошин урлагийг маань болгоод яриагаар ингэж инээлээд нь штэ. Одоо текстээр ингээд байдаг. Манайх болохоор этюд биш хэрнээ яг одоо театрын тоглолт одоо
хошиг урлагтай адилхан тайзан дээр бүх юмыг хийж байгаа, хөдөлж байгаа. Тэгтээ диалог байхгүй. Тэгээд яг хоо тэрний ярьжсанаар болохоор би төрчлөө. Манай зохиол яг энэ нэг зохиолоор 25 жил бараг болж байгаа. Тэгээд одоо л жоохон шинжилгээтэй явж байгаа. Жоохон өөрчлөж байгаа. Мэдээж 25 жилийн өмнөөс нь жог одоо жог гаргаж байгаа өөр болно шүү дээ. Яг тэр дээрийн жогуудын жоохон хасаад орчин үеийг болоод ингээд явж байгаа боловч ерөнхийдөө эндсэн зохиол яг тэр чигээр 25 жил зохиолж байгаа. Тэгээд дээрээс нь явж байгаа. Дээрээс нь жуулчд их үздэг. Гадны жуулчд диалог байхгүй учраас бүх юм ойлгомжтой. Мэдээ хараад тэр ойлгодог учраас тэгээд жуулчд их үздэг. Тэгээд 25 жил болж байгаа. Тийм тоглолт байгаа. Тэгээд надад бас үнэхээр гоё санагдсан. Үзсэн хүмүүс яг анимашн юм шиг харагдаг гэж ярьдаг. Ингээд тийм анимашн шиг ирнэ. Тулааны үзүүлбэр байгаа. Тэгснээр комединууд байгаа. Дээс нь акробат гоё тийм үзүүлбэрүүд. Топмос тийм. Яг үнэ. Тэгээд театрын тайцгүй. Ийм саний юм дууч юм шиг тийм хагас ингээд. Тэгээд тэр нь эргээд ингээд гүгээд ингэж ингээд явах бүх юмуд нь яг гоё зориулсан. Солонгосаа монголчууд маань гоё заавал очиж үзээсээ бүр хүүхдүүдтэйгээ зурцсан гэж боддог хэлмээр байгаа. Тэгээ тэр гоё театр, тэр гоё би яагаад сайн гэж суусан гэхээр нэр зохиол нь байгаа байхгүй. Зохиол нь өөр мөржүүртэй 25 жил хийж үзсэн. Тэрийг бараг хийж үзсэн үед харагдаж байна. Тэгээ манайх энэ зохиолоор гадагшаа айгүйх тоглодог. Олон орлуудаар их тоглодог. Бородвей театрт хүртэл тоглосон дээр үед. Ямар гоё юм. Тэгээ бид дээр ярьжсэн. Тухайд Анжелина Жулия Брэд Питт хоёр үргэлжлэх багтаа хүртэл үзчихсэн. Тэгээд ер нь бол айгүйх тийм Японд айгүйх фэнтэй. Япон руу явна, Австрали руу явна. Тэгээд одоо урагшаа одоо өөр орнууд руу маш их тэгж тоглолтоор явдаг байна. Мундаг юм энэ гоё театр бас монгол жүжигчин маань. Тэгээд энэ гоё кино ертөнцид монгол одоо бас энэ экшн пэв гэдэг энэ гоё албыг бас аваа явж байгаа. Найзаараа үнэхээр бахарч байна. За тэгээд нэг хэсэг байгаа. Тэгээд энэ одоо манай уламжлалт болж байгаа энэ подкастын маань нэг жижигхэн булан ямар нэгэн одоо урлагийн нэг одоо хүмүүсийг оролцуулж байгаа шалтгаан урлагч байх та. Тэгээд түрүүн бол хоёул бүлгэнээр хаалцсан юм чинь энэс гоё одоо Өөрчлөлт байх уу, эсвэл дуу байх уу, нэг гоё сэтгэлийн мэдлэг байх уу, тэ магадгүй миний бодлоо би тэгж бодож байна. Яг нь ингээд Пани Пемелигийн подкаст маань ингээд одоо юу яагаад эхнэртэй зориулаад хийжсэн тэ оролцогч болгон маань юм төлөөлөдөг. Тэгэхээр найз нь бол чамаа гоё ийм гоё экшн пэв гэдэг зүйлийг Монголд цуг нийлж нээсэн. Тэр одоо экшн крүүгийнхаа тэ энэ гоё одоо тимийн одоо хамт олон чинь чамаас одоо бас хилийн цаана ингээ байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр хүмүүстэйгээ бас мөр зэрэгсэн энэ гоё салбарыг төдийгөөс өдөө хүртэл тусгаажсан байна. Монголд одоо чи дөнгөж сая хоёлын ярианы эхлэлт ярихад энэ салбар тий хараахан хөгжөөгүй байхад дэлхийд таниулдаг Мулан тэр Disney гэх тий энэ гоё бүр дэлхийн бүх одоо кино ертөнц хүлээн зөвшөөрөх үс ингэж мундаг авч явна гэдэг бол та нараар бодох чинь. Тэ тэгэхээр тэр гоё хамт олондоо бас сэтгэлийн мэдлэг байвал юу байж болох юм бол байна. Яг гоо тухайд болгонд би хоёр найзтай 2 жил болоод ирнэ гэж хэлсэн байхгүй. За. Тэгээд яг гоо ирээд тэгэл Стоксын одоо юу гэдэг кино урлал орох гэсэл тэр чигээр явсараад яваарсан. Тэгээд намайг явахад манай хоёр найз минь яг тухайд бол мэдээж кино урлаг бас яг хөгжиж ирсэн те. Экшн киноос айгу бага хийжсэн. Тэгсэн ч яг орхихгүйгээр тэр чигээр явсараад өдөө хүртэл одоо манай багийг одоо маш том тийм одоо том компани болтон ингээд авч яс хоёр найзтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо яг одоо компани захирлаар ажиллаж байгаа Наранбаатар гэдэг найзтай бол бүр илүү баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд яг дүүнер ч гэсэн одоо маш мундаг явж байгаа. Одоо бид нар ч одоо генерашн одоо 4 5 руугаа бараг орж байгаа баг. За. Тэгэхээр бид нар болгоос бидэж юм байнгаас сэлбэж явна шүү дээ. Бидэж шинэ цус оруулаад ингээд явах хэрэгтэй. Тэгээд жил болгон сургалт аваад ингээд явдаг. Тэрнээс одоо юу гэдэг
2 дугаар генерашн бидний дараагийн гарч ирсэн одоо дүүнер байгаа. Тэр дүүнер маань одоо яг намайг энд байхад одоо миний найзтай хамт ингэж одоо өдөө хүртэл авсан дүүнер байгаа. Тэр дүүнертэй бас баярлалаа. Одоо бид 2 хүнд хэлжсэн гүрүү маань одоо нэг хэдэн хүмүүс. Анх 3 удаа хэлжсэн. 3 удаа за. Тийм. Тухайд болгоод Наранбаатар Лаки гэдэг шавсрын. Тийм. Бид 3 анх байгуулсан. Тэгээд одоо манайх чинь 20 гаруй гишүүнтэй болсон. Мундаг юм. Тийм. Тэгээд яг гадны төсөл болохоор дахиад нэмэгдээр ирдэг тийм залуучууд бас байна. Маш баярлалаа. За ингээд манай подкастаас хамтран ажилладаг, ивент гэж хамтран ажилладаг байгууллагуудаа алдаршуулсан залгаж байна зү. За тэгэхээр хамгийн их нь болохоор Монголын оюун ухааны академиг бол мэдэх баг тийм ээ манай. Мэдэн штэ манай хүү явдаг гэсэн. Өө тийм үү? Би солонгосон уу? Тий, ачаа сан. Тийм үү? За яг тэр чи ярих гэж байна. За тэгээд чи бол бас мэдчихэж байгаа шүү дээ тэгвэл хүүхдний явдаг гэсэн бол юу байгаа? Нөгөө бүр франчайз хийх авчихсан. Албан ёсны гадаад дахь буюу дээр дундаас солонгос салбарыг гэж хариуцсан хадаг. Энэ гоё одоо оюун ухааны одоо спортоор дэлхийд бол тархлаа явж байгаа шүү дээ тий. За энэ төвийнхэн манаас хамтран ажилладаг байгаа. Унаач та баярлалаа. За дараагийн байгууллага болохоор D&G Korea Education Consulting гэж газар байна тийм. Энэ ямар ч зүйл байдаг гэхээр гоё гарын дэлхтэй. За энэ газраас болохоор маш гоё тэмдэглэлийн дэвтэр мэтэрдээс хэрэгтэй гоё юмнууд ингээ харуулчих бас хатрахын бас за бүр ингээ хараа бүх юм гоё бүр тийм болгон дээр ингээ зориулж ингээ юу яасан бэ? Эми гэдэг Ямбагад төсвөр манаас ингээд яадаг. За энэ яадаг байгууллага гэхээр боловсролын салбарын Монголд байгаа оюутан залуучууд маань Солонгос руу ирж сурах үнэхээр их сонирхолтой байдаг. Тэгэхээр маш олон газар байдаг тий. Хаашаа яаж хандгаа мэдэхгүй. Тэгвэл энэ газар маань болохоор хамгийн одоо чанартай, дээрээс нь боломжит бүх сургуулиудыг яг тэр хүний хүсэж байгаа чиглэлд зуучирч явдаг юм сургууль төрлийн газар байхгүй. Тэгээд энэ сурж байгаа хүмүүс ч гэсэн 10 жилийн төсөөд аль сургуульд орохоо мэдэхгүй байгаа юм бол энднийхтээс хамтран ажиллаж болдог. Тэгээд бас Солонгост ирсэн хойноч гэсэн хэлхийн бэлтгэрсээ төсөж байгаа үнсэн англи арга гэдэг юм. Тэр бүх зүйлээр нь одоо тусалж явж байдаг юм байгууллага байна шүү. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн байгууллага болохоор Cape Utra Mongolia гэх байгууллага байгаа. За тэгээ энэ байгууллагын маань болохоор гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг онцгой бүр албан ёсны гэдэг биш бүр онцгой албан ёсны эрхтэйгээр одоо Солонгост байгаа монголчуудаа болон Монгол руу бас ингэж явуулдаг ийм гоё байгууллагын нэрийн бүтээгдэхүүнийг бэлэг болгож байна. Баярлалаа. Яс хэрэгтэй. Тийм. За дараагийн байгууллага болохоор эрүүл мэнд гэж түрүү хоёлаа даатгалын талаар нэлийн ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Солонгост байгаа монголчуудын маань даатгалыг хариуцсан 8-9 жил ажиллаж байгаа бүр ахлах ажилтнаа хийдэг. Samsung даатгалын инхолог гэдэг маш олон гадаад ажилчид доор нь ажилладаг. Ийм мундаг бүсгүй байгаа. Тэгээд ийм бүсгүйгийн одоо ажлын бас одоо танилцуулгыг өгч байна. За. За мэдээж яг 10 жил болсон байгаа юм чинь даатгалыг бол сайн хийлэгдэх байх гэж бодож байна. Гэхдээ бас ирээд удаагүй хүмүүстэй сайхан бас танилцуулаарай тийм ээ. За энэ болохоор SSG Global гэдэг байгууллага байгаа. За энэ байгууллага ямар чиртэй байгууллага гэхээр бөөний бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол руу нийлүүлдэг. Гэхдээ ганцхан Монгол биш. Вьетнам, Орос, Казахстан гэх дэлхийн олон орн руу явуулдаг юм Монгол байгууллага. Гоё хац мундаг. За тэгээ энэ нэрийн бүтээгдэхүүн. Энэ болохоор яг монголчууд удахгүй 9 сарын 1 бол хичээлийн шинжил энд болохоор 3 сарын 2 байдаг шүү дээ нэг ингээл. Тэгээ өөр байдаг ч гэсэн хичээлийн шинжил болох байгаатай холбогдуулаад энэ гоё нэрийн бүтээгдэхүүнийг явуулсан байлээ. За дараагийн байгууллага болохоор манай монголчууд маань ялангуяа Солонгост амьдарч байгаа монголчуудынхаа хүнсний хэрэгцээг ингэж хангаж нийлүүлж өгч байгаа юм гоё буянтай байгууллага. Танаа гэртээ бол нэлээд амархан. Танаа бол үйлчлүүлж байсан болов гэж бодож. Ер нь яадаг бэ хүнснийхээ яг Монгол хоолой хийж идэх юм уу яадаг? Тэгээ штэ мэдээж монголчууд монгол хүмүүс юм чи гэртээ байг монгол хоолой хийж идэнэ. Тэгээд бид нар ачаа сангийн Монгол одоо тэр махны дэлгүүрээр би байнга уучлаа. За тэр газар ч байнга бас махаа. Би уржиг дээр бас очиж авчаад байна. За хамаат гэж нэгээ гараад дэш явдаг. Хамаат гэж байгаа. Хамаат гэж байгаа. За тэгээд анхаа гэжтэй маш баяр. За тэгээд жоохон хүлээж яадаг гэж дээ. Яасан гэсэн чинь
гоё нэрийг сэтгэлдээ явж байгаа. За энэ хүүхдүүдтэйгээ орон зайглалаа бас идээрэй гэж хэлэхгүй. За ингээд ирийн борцоо. Дээрээс нь бол бөөрийнх юм ах, төрөл бүрлийн махан бүтээгдэхүүн хийдэг юм ээ тий. За дээрээс нь чи байн уушруулж чи ер нь бол мэдчихэж байгаа гэж бодож байна. Энэс энийг нөх хөргөшлөс аваад ийм хүүхэд бас чи санаалаа. Янз Янз хийж үзсэн мэт. Бөөрийнх хэлээ. За ингээ хамаактынхаа маш баярлалаа гэж хэлээ. За баярлалаа. За нэг хамтран ажиллаж байгаа бүхий байгууллагатай маш их талархлаа. Тэгээд та нар минь байгаа болохоор манай подкаст маань ингэж гоё олон хүнд хүрч байгаа шүү. Та нарын буйнаар. Дээрээс нь хамгийн их талархж байгаа юм маань бол энэ их ажлын их ачаалал цаг завтай тэ завгүй гэл энэ олон зүйлүүдийн хажуугаар цаг зориулаад бүр холоос зорж ирээд ирсэн ханаа бас жоохон хүлээгээд тийм ээ маш их сэтгэл цаг заваа зориулсан Нанданаас үнэхээр их баярлалаа. Ажил амьдралд нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилттай хүсье. Баярлалаа. Урьж оролцсонд бас. За тэгээд MSM Talk podcast-тай хамт байдаг үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр. Баярлалаа манайхаа. Баяртай.